Эхлэв. Окей. За хайдаг байх. Хей, за юу вэ? За өдрийн минь да. Өглөөний минь. Япон ямар вэ? Би юу би ч урд 3 дахь ирсэн юм байна. Тий. Аха. Таны хувьд Япон ямар харин тий. Та Японд явж исэн үү? Явж исэн. Ивент гоё болж өнгөрөө бодомжаар явсан явжлаасан. Ивент гоё болж өнгөрөө Японы залуучууд ямар санагдав? Ивент шопинг хийлээ. Ивент гоё боллоо байлаа тий. Стори яасан. Энэ юу подкастын нэрээр дайландуулаад Японы бас хүлээж авсан монголчуудаа баярлалаа. Гоё залуучууд огтож авсан. Манай Gigatokыг бас аягүй их мэддэг залуучууд их байд юм лээ. Тийм тий. Нэрээ. Вау. Зөндөө хүн ирсэн тий. Нилээн их ирсэн. Тэгээд баярлалаа гэж хэлье. За тэгэхээр энэ 7 хоногийн дугаар маш сонирхолтой дугаар. Хоёлаа ч 2-7 хоног завсарлаад хийж байгаа. Yes. За тэгвэл энэ 7 хоногийн мэдээнээс шууд юугаад ярилцаа авчаа тийм. За тэгэхээр би энэ 7 хоногийн нэг 4 мэдээ сонгож авсан байгаа. Тэгэхээр хамгийн одоо сүр дүүлэнтэй ер нь юу болвол мэдээ болвол Tim Cook 9 сарын 1-нд ажиллаа авах болсон байгаа. Тэгээд энэ талаарх мэдээлэл ер нь олон нийтийн хэвлэл мэдээлэлээр хэвслэр явлаа. Tim Cook ер нь л ажиллаа өгөөд John Turnus гэдэг Apple-ийн юунд ажилладаг байсан. Apple ажил одоо бараг 21 жил орчим 25 жил орчим ажилласан. Тэгээд инженерийн инженер харин тийм инженерийн бэкграундтай хүнээр ер нь бол ингээд захирлаа салхаар осон Tim Cook гэхдээ бүр мөсөн бол Apple-аас яваагүй юунд бол тузад бол үлдэж гарч ирж байгаа юм байна лээ. Тэгээ John Turnus-ийн талаар жоохон ярихад бол олон нийтийн мэдээлэл нэг тэгэж анхтар нөгөө олон тал ил болоод түүхтэй зүгээр хэвлэл мэдээлэл хэрэгслээр явж байгаа мэдээллүүдээс үнслээд харах юм бол iPhone, iPad, Mac тэгээ Apple-ийн үндсэн бүтээгдэхүүний хөгжүүлэлтээр нь дандаа ажилласан. Тэр дундаа Mac-ийн бас нөгөө M1 M2 чип шилжилтийн үед бол нэлээд өөрийнхөө үүргийг гүйцэтгэсэн хүн байд юм байлээ. Тэгээ хүмүүс юу гэж харж байгаа хэрэг ер нь бол Steve Jobs-ийн бэкграундтай ер нь нэлээд төстэй бэкграундтай. Тэгээд Apple-ийн энэ чутгаараа нөгөө ерөнхийдөө бол хэмбэл хувийнханы жоохон хоцрогдол шинэ бүтээгдэхүүн инновацийн хоцрогдолтой байгаа энэ цаг үед John Turnus болвол хамгийн ихээр нөгөө нэг шинэ бүтээгдэхүүн гаргаж ирэх инновацийг дэмжих ажилд бол нэлээд тохиромжтой гэж үзээд бол сонгож явах шиг байна гэж олон нийтийн зүгээс бол ажиглаж илээ. Яа, тэр өстой айгуу сонирхолтой санагдсан. Саяхан л бараг сарын өмнө л Tim Cook-ээс асуухад бол тий би бол одоо өөрийнхөө ажлыг өгөх бол ямар ч нэг тийм одоо expectation бодлого байна. Өмнөх дугаар дээр хөлөө ярьжсэн. Тэгсэн чинь гинт ингээд Apple-ийн 50 жил болоод тэгэл манаа ингээд ажиллаа өгч явах шиг байна тий. Тийм John гэдэг залууг яг үндэ би бол баг сонсож байгаагүй бас тий. Гэтэ ингээд хараад үзэхээр Steve Jobs бол амар тийм одоо visionary тийм хүн байсан тий. Тэгээд таран Tim Cook болохоор илүү одоо яг operational business тал дээр ялангуяа тэр нэг supply chain logistics те арт талын тэр одоо Хятад, Вьетнам тэнд байгаа ингээ бүх одоо supply chain эдрийг бол гүйцэтгэсэн operationally бол тийм genius хүн гэдгийг бол харууллаа. За тэгээд John гэдэг хүн бол илүү hardware талаас орж ирж байгаа. Тэгэхээр ямар ч л байсан энэ одоо iPhone тэгээд бусад өөр одоо hardware-уудыг тэрэн дээр бол тодорхой хэмжээний бол бас инновац дээр бол найдвартаа оруулах байх. Зүгээр нэг талаараа манай хүн одоо experience-ийн хувьд одоо туршлагын хувьд хаана арай нэг жоохон бас төдийлөн тутмаг байна вэ гэх юм бол ер нь бол одоо энэ Tim Cook-ийн сүүлийн хэдэн жил бас нэлээд одоо хийгээд байгаа ажил бол энэ одоо Америкийн одоо засгийн газрын одоо administration эднэртэй за тэгээд Хятад тийм geopolitics нэлээд олон тийм global affairs тийм үү тиймэрхүү ажлууд дээр бол нэлээд цаг өнгөрүүлж байгаа. Тэгэхээр John-ы хувьд бол яг тэрэн дээр бол жоохон туршлага бага гэж бол харж байгаа юм байлээ. Тэгэхээр тэрийг ингээд бас сайн cover ингээд хийгээд эхлэх юм бол яг өөрийнх нь одоо тэр hardware тал дээр бол өстой ярих юмгүй л супер хүн юм шиг байгаа тийм. Тэгээд Steve Jobs-тай ч ажиллаж үзсэн, Tim Cook-тай ч ажиллаж үзсэн. Тэгээд сүүлийн хэдэн жил бол манай хүн яг инженерээс гадна яг одоо иймэрхүү нэг одоо topic executive те яг энэ захирлын төвшний ерөнхийдөө ажил тэрнтэй хүрээтэй тэр бүх одоо topic ингээд сэдвүүд дээр бол ингээд нөгөө нэг оруулаад исэн ингээд харж илаа. Манай босс ч одоо нөгөө Apple-ийн босс байгаа. Тэгээд бас Apple-ийн боссоос асуусан байхгүй. Тэгээд та одоо манай тийм одоо миний ажлын газрын босс тэгсэн чинь тий John-ыг бол манай сайн таньж илээ. Тэгээд John-ыг бол бүр хэдэн жилийн өмнөөс эхлээд ингээд яг тэр нөгөө CEO-гийн түвшин ингээд бэлтгээд эхэлснийг бол угаасаа яг Apple дотроо болов мэдчихсэн байлээ. Биднэрт л ингээд нэг тийм шинэ мэдээгээр орж ирж байгаа боловч тэгэхээр бол тэгтээ тэргүй яг Tim Cook-ийг одоо орлох гэх юм уу те Tim Cook-ийн дараа Apple-ийн одоо шинэ CEO болох хүмүүсийн баг топ 3-т угаасаа жагсаад байжсэн хүн гэж бол надад харж ирлээ сонссон тий.
Тэгээд тэгвэл 9 сарын 1-ээс эхлээд Apple-ийн SEO солигдох нэ. За тэгээд хоёр дахь мэдээ бол Amazon-тай холбоотой мэдээ байгаа. Amazon ер нь бол Anthropic руу хөрөнгө оруулалтаа бол өнгөрсөн өдрөлд бол зарлаж байсан. Тэгээд энэ ч утгаараа өнгөрсөн 7 хоногт бол Anthropic дахин 8 тэрбум орчим 5 тэрбум орчим долларыг бол Anthropic дээр нэмж хөрөнгө оруулсан байгаа. Тэгээд цаашид үүнийг нэмээд 25 тэрбум доллар хүртэл нь хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа бол илэрхийлсэн байгаа. Тэгээд хоёр талын харилцан бас нөгөө зөвшөөрлөлийн гэрээгээр бол хөрөнгө оруулалтыг илэрхийлсэн байгаа. Ер нь Amazon-ыг хараад байхад бол ажилчдаа бол ажлаас салах үзэгдлийг бол бараг үлрэл болон тогтмол хэдэн 10 мянгаар нь хийдэг болчихсон. Тэгээд энийг бас өөрсдөө ер нь юу гэж харж байгаа вэ? Хиймэл оюуныг ирээдүйн хамгийн том технологи гэж үндэслээд ер нь бол AI-ийн стартап компаниудад бол маш их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж байгаа юм билээ. Тэгээд энэ зүгээр гэрээнийхэн тухай жоохон үндэслээд ярих юм бол ерөөдөө бол Amazon 25 тэрбум долларыг хөрөнгө оруулна гэд мэдгэж байгаа ч гэсэндээ Anthropic буцаагаад 10 жилийн дотор ер нь Amazon-ы cloud үйлчлэгийг бол 100 тэрбум долларын хэмжээнд бол ашиглана буюу хөрөнгө оруулалт хийж байгаа ч гэсэндээ буцаагаад эргээгээд бол үйлчлэгээ зарах байдлаар бол энэ гэрэг бол эргүүлчихэж байгаа юм билээ. Тэгээ энэ ч гэсэн нөгөө дэлхийн томоохон компани болохын хувьд бол хиймэл оюун хийж байгаа хамгийн том хөрөнгө оруулалтуудын нэг гэсэн учраас өнгөрсөн 7 хоногт бол хэвлэл мэдээлэл хэрэгслэр нэлийн том мэдээ болж гарлаа. Amazon мөнгө хийгээдсэн чинь Google юугаараа дотгоо гэдээ бас мөнгө хийсэн байлээ те. Тэгэхэд бүгд Anthropic руу одоо мөнгө хийгээд Anthropic-ийн хамгийн сүүлийнх нь юу лээ? Үнэлгээ valuation нь 350 тэрбум доллар хүрсэн байсан байлээ. Тэгээ одоо OpenAI энэ хоёрын хин төрүүлж нөгөө IPO хийх нэ те. Өрсөлдөөл ах шиг. Үргэлжлүүлээд бол Anthropic-тай холбоотой дахиад нэг мэдээ байгаа. Ер нь бол Cloud AI бол сүүлийн сар нэлийн бас сүүлийн сар жоохон ер нь бол гарсан цагаас бол нэлээд хайптай байгаа. Тэгээ сүүлийн сар бас нэлээд энэ эрчимжээд ер нь бол бүтцийн одоо шинжилтүүдийг хийж эхэлж байгаа. Тэгээ Cloud AI өнгөрсөн 7 хоногт энэ нөгөө юу буюу consumer services буюу одоо хүмүүсийн хэрэглэдэг бүхий л одоо сервисүүдэд өөрсдийнхөө AI-г шингээж эхэллээ гэсэн мэдээлэл явсан. Ер нь бол Cloud AI өмнө нь бол Cloud AI ашиглахдаа бол хоол захиалах, аялал төлөвлөх, төлөвлөгөө гаргах зэрэг бүхий л одоо үйл ажиллагаанд ингэж хүмүүс ашигладаг байсан болвол одоо Spotify-тай интеграц хийсэн. Spotify Cloud өөрөө Spotify дээр дуу нэгээд тэрийгэ тохируулах боломжтойгоор өөрчлөгдөж байгаа. Мөн дээрээс нь Cloud AI Uber дуудад захиалах шинэ одоо функцийг нэмж байгаа юм байна. Тэгэхээр би Uber орох шаардлагагүй, Spotify орох шаардлагагүй, Cloud дотроос гэсэн. За тэгээ ер нь ямар апптай холбогдож байна гэд өнгөрсөн 7 хоногийн одоо шинжилтээр ямар апптай холбогдож байна гэсэн чинь Spotify, Uber, TurboTax, Audible буюу нөгөө нэг аудио ном, TripAdvisor буюу нөгөө аялал төлөвлөлт, AllTravel буюу ингээд ууланд аялал хийх боломжтой одоо тиймэрхүү аппликейшнуудтай ингээд холбогдоод эхэлсэн байна. Энэ ч утгаараа ер нь бол хэмэл оюухаа ер нь хүмүүсийн өдөр тутмын амьдралд ингээд нөлөөлөх хэмжээтэйгээр бол гарч ирж байна гэдэг мэдээлэл бол өнгөрсөн 7 хоног жингаа явлаа. За тэгээд дараагийн мэдээ бас бол нэг TikTok төр нэлийн видео вайрал болж байсан. Вайрал болсон энэ юу вэ гэхээр анх удаа ер нь пинг-понг хиймэл оюухан пинг-понг тоглоод тийм эс тийм пинг-понг тоглоод бол нэлээд одоо том элит гаралтай тамирчдыг бол хожиж байгаа бол харагдчихсан. Тэгээ энийг ч гэсэн бол хиймэл оюуханы роботын бол хамгийн том өсрөнгөө хөгжил боллоо гэж бол захим сүлжээнд гаргаж ирсэн. Тэгээд энэ дээр юу ашигласан бэ гэхээр ер нь 8-9 ширхэг өндөр хурдны камер ашиглаад одоо бөмбөгийн байршил, эргэлт, хурд зэгийг бол хэмжиж одоо чадхуйц болгосон. Мөн дээрээс нь хиймэл оюуханы алгоритм нь тэр одоо тухайн ирж байгаа одоо тоглогчийн одоо байрлал мэдээллийг боловсруулаад секундын дотор одоо шийдвэр гаргах боломжтойгоор бол боломжтой болтлоо бол хөгжсөн. Тэгээ хуулингийнх нь байн одоо роботын сэдв гаргахтаа ярьдаг нөгөө гарны хөдөлгөөнийг бол бас сайжруулж орж ирсэн онцлогтой. Энэ дээр бол 8 үе мөчийг бол хүний адил одоо 8 үе мөчтөөр хийгээд хүний адил ингээд цохилт хийх хүчтэйгээр ингээд цохилт хийх боломжтойгоор бол өөрчилж өгсөн. Тэгээд хоёр үе шаттайгаар ерөнхийдөө бол тоглолт явагдсан байна. Нэг нь болохоор элит буюу одоо мэрэгжлээс хараад доогуур гэтээсэн 40 сарын дээгүүр тоглогчтой бол тоглуулсан. Тэгээ энэ нь бол 5 тоглолтоос 3-ыг нь бол яслан үзүүлэлтийг бол гаргасан. Тэгээ сонирхолтой бол ер нь ингээд бодоод үзэх юм бол пинг-понгийн спорт бол хурд хүчний амар том одоо асар юм наривчлалтай спорт. Энэ ч утгаараа гэх юм бол ер нь хүний реакц ингээд бодоод үзэх юм бол бөмбөгийг ингээд зөөр ингээд буцаж хариу үйлдвэрлэх реакц нь 0.25-аас 0.3 секундэд ингээд тэр бөмбөг ингээд одоо онож одоо тооцоол зогт юм байна л да. Энэ өндөр хэмжээний наривчлалыг бол хиймэл оюухан дээр гаргаж ийн гэдэг чинь бол робот бол хүний одоо хэмжээнд
өрхөд бол цаг хугацааны асуудал юм аа гэдэг илтгэж байгаа болов уу гэж бол би яг надад ч адилхан саяхан бас нөгөө хятадд том гүйлтийн нөгөө марафон тэгээд нөгөө 2 лейнтэй. Нэг лейн нь болохоор яг одоо хүмүүсгүйгээд нэг лейн нь болохоор роботодгүйгээд тэгээд чи мараа жилийн өмнө ч үлээ яг эн чинь ингээд жил болгон болдог тийм ивент. Тэгээд жилийн өмнө болохоор бас роботод ингээд гүйсэн чинь тэд нар ингээд сонин байдлаар баг ингээд гүйж чадахгүй унж мунаад те. Тэгээд ерөнхийдөө TikTok эдэр дээр ингээд зүгээр хүмүүс амар тийм офистаг тийм шоолоод тэгсэн чинь сая энэ жил тэр робот нь болохоор хамгийн хурдан хүнээс хамаагүй хурдан ингээд гүйгээд те. Тэгээд тэр бас нэг том төвшлт. Ерөнхийдөө ингээд төвшлтүүд бол ингээд бүр одоо айгүй хурдан ер нь бол ингээд харагдаад эхэллээ те. Ирэх жил гэхэд л баг ингээд бүр мөсөн гүйцэд одоо хэмжээний ялах магадлал бол гарч ирж байгаа юм болов уу гэж бас хэлэхэд нэх буруудахгүй бах те. Окей, за тэгээд өнгөрсөн 7 хоногт бол иймэрхүү мэдээлэл байна. Мэдээж бол технологийн том авраг компаниуд энэ дээр бас нэг мэдээд дурдчихъя гэж бодсон нь юу вэ гэхээр өнгөрсөн 7 хоногт бол томоохон компаниуд бол нөгөө юугаа гаргасан. Удирдлагын тайлангуудаа гаргасан. Тэгээ энэ дээр ямар мэдээлэл гарсан бэ гэхээр Солонгостой холбоотой нэг компани бүр тайлан бүр 5 дахин хэмжээний өсөлтөд гарч ирсэн. Энийг та юу гэж бодож байна? Мэдгүй. SK Hynix-ийн удирдлагын ашиг бол 5 дахин нугарч гарч ирсэн. Хамгийн том үзүүлэлт нөгөө хэмэл байхын AI HBM memory, high bandwidth memory тийм. Nvidia-гийн борлуулалт бол нэлээд дагаж өсөж ирсэн. Тэгээд Nvidia-гийн борлуулалт гэхээр нөгөө HBM буюу одоо SK Hynix-ийн дэлхийд дээр номер 1 одоо тоглогч болж байгаа одоо чип болвол дагаж бол ирсэн. Тэгээ үүнийхээ бас үр дүнд бол ашиг нь 50 дахин нугарсан. Тэр бол тэгтээ төр зураг явдал шүү. Утгагүй номер 1 бол Samsung ингээл Samsung-тэй буцаад Samsung HBM агуу сайн байгаа. Дэрэмийнхаа тэргүүллийг бол буцаад аваад эхэлчихсэн байлээ. Өнгөрсөн өдрөлд бол нөгөө хоёр дахь ирэмтлэгдлээ гэсэн мэдээ явж исэн. Тэгээ иймэрхүү мэдээллүүд бол гарлаа. Тэгээд өргөжлөлөө хойлоо шууд үндсэн мэдээр өгөө. Намайг хаанх Samsung-д ороход 300 тэрбум долларч хүрэхгүй байсан шүү дээ. Манай үнэлгээ. Одоо триллион орсон шүү дээ. Samsung л гэхэд ингээл 4 жилийн дотор баг 3.1 дахин өсөж байгаа байхгүй. Тэгээ түүхэндээ байгаагүй их ашигтай энэ жил ажиллаж HBM-с болоод алж байна. AI-тэй холбоотой бизнесүүд бол сайн явж байгаа. Бүр ингээд талдаа л яваад байна те. За тэгээ хамгийн ихний мэдээ бол ер нь Марк Цукербергтэй холбоотой, Мета компанитай холбоотой мэдээлэл. Миний ойлгосноор бол ер нь Марк Цукерберг одоо өөрсдийнхөө ажилчдыг бол нэлээд хэмэл оюун ашиглагыг шаардаж бүр тэрийг нь хянана гэсэн мэдээлэл бол гарсан. Тэгээ энэ дээр ойлоо шууд яриагаа эхлэе. Ер нь яаж хянах гээд байна? Ер нь яагаад бас хэмэл оюун ухааныг түлхүү ашиглагаж шаардаад байна вэ гэдгээс яриагаа эхэллээ. За Мета бол бүр ингээд энэ 7 хоног айгүй олон мэдээтэй байлаа тий. Гэхдээ тэрний хамгийн сонирхолтой мэдээ нь миний хувьд болохоор энэ дотоод танилтын хэрэгсэл гээд нэг тийм түүл гаргасан. Өөрийнхөө бүх ажилчдыг хэрэглэх шаардлагатай гээд. Тэгээ тэр нь юуны улмаас юм бэ гэхээр одоо Марк Цукербергийн өөрийнх нь ингээ харж байгаа өнцгөөс бол манай эд чинь бол ингээд яг одоо OpenAI тий Google эднэртэй Anthropic эднэртэй өрсөлдөхүйц тийм open source одоо нээлттэй LLM хэмэл оюухны модельийг хийх гэж бол ингээ нэлээд үдсэн тий. Ламаг бол тэгээд саяхан ламагаа ерөнхийдөө болигээд тэгээд одоо closed гэдэг нь proprietary буюу зөвхөн яг өөрийнхөө л одоо Meta-гийн доторх байгаа энэ social media тий Facebook, Instagram одоо WhatsApp бид нар мөн тэр доторх байгаа одоо хэмэл оюуханы тэднэр тэр дотор байгаа одоо үйл ажиллагаа use case-үүдэд зориулагдсан тийм хаалттай хэмэл оюуханыг бол ингээд хийгээд тэгээ саяхан бас танилцуулсан байгаа арт түмэнд тэр нь болохоор Muse Spark гэдэг нэртэй тий. Тэгээ Muse Spark-ыг болохоор зах зээл дээр гаргаад тэгээд нөгөө нэг босод өрсөлдөгчтэй нөгөө нэг харьцуулаад нөгөө бенчмарк ингээ хийсэн чинь яа харахгүй бас хамаагүй доор байгаа тий. Тутмаг. Тэгэхээр Марк юу гэж бодоод байгаа вэ гэхээр за тэгвэл яг энэ модельөө бол бид нэр дахиад нэлийн сайн сургах хэрэгтэй байна. Нэг сургах арга бол одоо компани дотор байгаа бүх ажилчдынхаа одоо ерөнхийдөө хэрхэн ажилдаг тэр одоо үйл явдлын гэх юм уу те үйл ажиллагааг нь бол ингээд бараг хяны гэж байгаа байхгүй юу. За тэгэхээр яаж хянах вэ гэсэн чинь ийм дотоод хяналтын хэрэгсэл ингээд гаргасан байгаа байхгүй юу. Internal tracking tool гэдэг. Тэр нь яадаг вэ гэхээр одоо чи Meta компани ажилтан бол
ажлаа хийхин тулд мэдээж компьютертэй л ажиллаж байгаа тий. Тэгээ компьютер дотроо ингээд чи ямар нэгэн одоо функц руу орохын тулд мэдээж маусаа хөдөлгөөн за тэгээ keyboard-оор янз бүрийн юм бичин за тэгээ вебсайт руугаа орно ингэн тэгээ зөндөө олон хөдөлгөөн хийн тий. Тэр бүх үйлдэлийг өнөөдөр одоо Meta компани бол хянана гэж байгаа байхгүй юу. Тэгээд хянаад тэрнээс авсан бүх одоо датагаа эргүүлээд тэр Muse Spark руугаа одоо сургана гэж байгаа юм тий. Тэгээд зарим тохиолдолд чиний бүр одоо ажил хийж байгаа энэ компьютерийн чинь скриншот буюу байнга ингээ гинт ингээд аваад байна гэж байгаа байхгүй юу. За тэр нь бол ингээ дараа нь чиний яг хувийн чинь үнэлгээнд бол нөлөөлөхгүй гэж хэлээд нөлөөлөхгүй. Тэгвэл ер нь л одоо яг энэ бүх хүмүүс ер нь яг яаж ажилтیں, компьютертэй яаж харьцдیں, тэр бүх датаг Meta өнөөдөр цуглуулад тэгээ тэр Muse Spark руугаа ерөнхийдөө оруулах тийм төлөвлөгөөтэй байгаа. Тэгээ энэ нь бол бас айгүй нэг тийм бас зочирдуулсан мэдээ болсон гэх юм уу. Өнөөдөр амар тийм big одоо нэг тийм spy ч юм уу те хяналтын нэг тийм сонирхолтой түүх гарч ирэх гээд ах шиг байна. Та сая ярианд дурдж байна уу? Meta өнгөрсөн 7 хоногт нэлээд том мэдээлэлүүдтэй байгаа гэд. Миний одоо дараагийн асуух гэж байгаа асуулт нь бас саяхан Meta ер нь бол өөрсдийнхөө ажилчдын баг 10% орчмыг халнаа гэх мэдээлэл гаргасан. Тэгээ энэ таны яриад байгаа одоогийн мэдээллүүдтэй ингээ холбоотой юу? Ер нь яагаад бас ажилчтай халах гад байна гэдэг дээр. Энэ хоёр мэдээ зэрэг гарсан нь миний бодлоор Meta-гийн агүй олон ажилчдыг бас одоо юу болваа гэж баг зочирдуулаад бас айцт ерөнхийдөө хүргэсэн байж магадгүй. Яагаад гэх юм бол одоо энэ дотоод танилцын хэрэгсэл нь бүх ажилчдыгаа яг яаж ажиллаж байгааг нь ингээд хянаж байгаа, харж байгаа ийм түүл гараад ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр чин эдрийг ингээд сайн сураал, тэр хэмэл оюухан сайн сураалах юм бол ирээдүйд буцаад энэ ажилчдыгаа бараг дараа нь орлох боломжтой юм уу гэсэн асуулт бол шууд ерөнхийдөө хүмүүсийн толгоонд бол орж ирсэн. Яг тэгээ бодоод байжсэн чинь Meta дараа нь за одоо бид нар нийт ажилчдынхаа 10%-ийг ингээд одоо цамхтахнаа гэсэн том мэдээ гарсан. Тэр нь болохоор одоо үнийн дүнгээр бол 8,000 орчим ажилчид 5 сараас эхлээд халагдана гэсэн үг. Тэрнтэй адилхан Meta ч уг нь бол бараг 130-аад тэрбум долларын ерөнхийдөө бас хөрөнгө оруулалт хэмэл оюухан руу эдрийг оруулна гэд бас тэрнтэй хажуугаар нь 6,000 шин тийм нөгөө нэг ажлын байр уг нь бол тавьсан байсан. Тэрийг бүгдийг юунаас авцсан. Ажлын байраас одоо авцсан байхгүй болсон. Тэгэхээр эн чинь бараг 14,000 ажлын байр гинт алга болчихж байгаа байхгүй юу? 8,000 халаад хайжсэн 6,000 алга болчихж байгаа байхгүй юу? Тэгээ яагаад ингэж байна вэ гэхээр Meta-гийн талаас болохоор хоёр зүйл ярьж байгаа юм билэ. Эхнийх нь болохоор тэгтээ тэргөө Марк бол энэ хэмэл оюуханы супер интеллиженсийг бол өөрөө хийн гэд ер нь амлалт өгсөн байгаа. За тэгээ тэрийг хийхин тулд маш их хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. За тэгээ энэ жил түрүү хэлсэн шиг 130-аад тэрбум долларын одоо хөрөнгө оруулалт дата центр барих га явж байгаа. Тэр мөнгийг нэг газраас олох хэрэгтэй байна, гаргах хэрэгтэй байна. Тэгээд тэр мөнгийг босгох нэг одоо сувг нь нэг сувг нь болохоор ажилчтай халах байна. Харамсалтай байна. Тэр бол нэг шалтгаан гэж харж байгаа. Харж байгаа ч баг өөрөө хэлсэн баг. Хоёр дахь шалтгаан нь болохоор сая яг энэ нөгөө earnings call гэдэг ярьсан шүү дээ. Тэр шиг нэг сарынхаа earnings call дээр юу гэж хэлсэн бэхээр Марк бол за одоо манай ингээ компанид бол урд өмнө ямар нэгэн одоо том төсөл одоо жижиг мод одоо том төслүүдийг бол бүхэл бүтэн ингээ баг удирдаад ингээд явдаг байсан бол одоо нэлийн ухаантай нэг залуул одоо төслүүдийг бол ингээд хэрэгжүүлэх бол боломжтой болчлоо. Тийм учраас биднэрт бол ийм олон ажилтан байх бол шаардлагагүй гэдгээ угаасаа бүр яг officially бол ингээд хэлсэн байсан. Тэгэхээр энэ хоёр шалтгаанаас болоод ерөнхийдөө манай 14,000 хүнийг ингээд цамхтгаж байна тий. Ер нь гэхдээ яалтч юу хэмэл оюун ухаанаас үүдэж гарч байгаа нэг одоо сөрөг гэх юм уу даван гэх юм уу нэг тал нь бол нэг томоохон компаниуд хоёулангийн бас өмнө ярьж ирсэн нэг ажилчтай халаад байгаа шүү дээ. Тэгээ энэ нь бол Meta-гийн бас нэг кейс ажиглагдаж байна. Тэгээ зөв ерөнхийд нь аваад үзэх юм бол энэ чинь бүтээмжийн тухайн асуудал байгаа тий. Тэгээд миний одоо асуух гэж байгаа асуулт бол бас дахиж ерөнхийлж асуухад ер нь тэгвэл яаж ингээ ажилчин хүний хувьд иймэрхүү том ажил одоо халалтуудаас ингээ зугтах вэ те гэдгийг ярих юм бол
Юу нь яаж халагдахгүй байх вэ те? Тий. Тэгэхээр мэдээж хоёуланд бол баг хариулт бол байхгүй бах те. Тэгэхээр хүн болгон л яг энэ талаар бол өнөөдөр бол ярилцж байна. Гэхдээ яг хуу эерэг талаас нь те. Эерэг талаас нь өөдрөг талаас нь харж үзэх юм бол яа харахгүй одоо нөгөө Nvidia-гийн Jensen Huang-ийн хэлсэн үг надаа ингээд орж ирээд тий. Юу ч хэлсэн мэхээр за хиймэл ууяхан бол ингээд эдийн засгийг бол ингээд ер нь бол томруулна тий. Компаниудын орлого бол ингээд ихсэн. Манай Samsung-ийн орлого бол аяг өндөр байгаа. Чи тэр SK Hynix-аас аяг өндөр байгаа гэсэн тий. Тэгэхээр ингээд эдийн засаг өргөжөөд ингээд байх юм бол тэгтээ тэргүй ажлын байр ч гэсэн ер нь бол өргөжнө. За тэгээ хиймэл ууяхан бол бүх ажлын байрыг орлон гэдэг бол худлаа гэж бол харж байгаа. Тэгээ энэ бол өөдрөг талаас нь хараад үзэх юм бол за тэр үнэхээр үнэн гэх юм бол тэгтээ одоо нэг тийм structurally одоо бүтцийн чанартай өөрчлөлт бол одоо явагдана гэж байгаа. Тэгэхээр хин өнөөдөр хиймэл ууяханыг яг өөрийнхөө ажилдаа ингэж одоо оруулаагүй өөрийнхөө бүтээмжийг ихсгээгүй ерөнхийдөө хиймэл ууяханыг одоо суралцаагүй хэрэгжилж мэдэхгүй хүн бол харин 100% найдвартай хиймэл ууяханыг мэддэг хүнээр одоо орлогдно гэдэг нь бол харин 100% гэж бол яриад байгаа. Тэгэхээр бидний хувьд бол тэгтээ тэргөө яг ирээдүй бол юу болохыг сайн мэдэхгүй ч гэсэн бидний талаас өнөөдөр хийх ёстой ганц одоо зөв зүйл бол те хэрэгтэй зүйл бол яг энэ хиймэл ууяхантайгаа одоо хөл нийлэн алхаад тэг хиймэл ууяханаа сайн суралцаад өөрийнхөө ажилд бол ингээд оролцуулах ёстой юм болов гэж бодож байна те. Тэгээд хиймэл аюуханыг тэнийх оролцуулах гэдэг хэлээ шүү дээ. Бас ингээд мэдгүй хүнд ингээд алдаж байна гэдэг. Тэгвэл ингээд яаж одоо мэддэг болох хэвээр юм бэ? Тэг яг сүүлийн үед бол нөгөө хамгийн одоо хайптай байгаа зүйлсүүд нь бол нөгөө хиймэл аюуханы янз бүрийн YouTube хичээлүүд одоо холбогдолтой маш олон юм юмнууд гараад ирчихсэн байна. Тэгэхээр таны хувьд юу яаж хиймэл аюуханыг одоо өөрийнхөө ажлын байр руу ингэж оруулж ийн, яаж тэндээс суралцж ийн гэж ер нь ярих юм бол тий ер нь бол жишээ нь манай компанид ч гэсэн ингээд зөндөө олон сургалтууд бол ингээд бий болчих ер нь бол ингээд Samsung даяар тий. Тэгээ Samsung бас өөрийнхөө нөгөө дотоод LLM хиймэл ууяханы модельтэй бас байгаа. Тэгэхээр тэр модельөө бол бид нэр ингээд бол байнга ашиглаад ингээд ер нь бол явж байна. За тэгээд манай одоо инженер девелопер эднэрүүд бол яхаарахгүй энэ хиймэл ууяхан дээр нэлээд олон одоо коджилт автоматчлал эднэр бол ингээд явж байгаа нь бол харагдаж байна. За одоо миний яг ажиллаж байгаа энэ финтек салбар дээр бол чинь хиймэл ууяханыг бас өргөн хүрээнд бол ингээд хэрэглээд явж байна те. Хувь хүний үүднээс бол зүгээр одоо ChatGPT, Gemini, Cloud эднэрийг бол ингээд бас маш ихээр ашиглаад те. Тэгээд тэр дотор бол ингээд бүтээмж ихсхийн тулд яг зөв асуулт асуух одоо чадварыг суралцах хэрэгтэй байна. За тэгээд өөрийнхөө одоо жишээ нь одоо хүн болгонд 24 цаг байгаа тий. Тэгэхэд 24 цаг өмнө нь бол ингээд зөндөө олон давтамж өндөртэй тийм одоо ажиллагаа ихтэй таскуудад бидний цаг явдаг байсан бол тэднийг одоо open cloud-ээр ч юм уу тий ямар нэгэн байдлаар автоматжуулах боломжтой байна. За тэгээд чи түрүүн ярьсан одоо Spotify юу нэг зөндөө олон ингээд agentic одоо AI-нууд ингээд ороод ирлээ. За тэднийг одоо яаж өөрсдийнхөө амьдрал бүр ингээд одоо нэвтрүүлэх вэ тий. Тэр мөр бол маш одоо сонирхолтой асуудал. Тэгэхээр тиймэрхүү байдлаар л ерөнхийдөө өөрийгөө сайжруулах хэрэгтэй болов. Тэгээд зөндөө олон гой сорсууд байна. Хэрвээ чи яг өөрөө харж одоо сонирхоод өөрөө эрэлхийлж чадвал тийм. Яг сая таны нөгөө юун дээр харж ирсэн чинь ер нь дэлхийд бас 2021 оноос хойш ингэсэн гэж шүү. Ер нь хиймэл аюуханы ур чадвар шаардсан ажил 4 жил өнтер 200 дахин өсөлттэй гарч ирсэн юм байна. Вау. Ер нь хиймэл аюуханы инженерийн ажлын байр бол бүр 143% өсөлттэй 2026 он гэхэд тэгээ бодоод үзэхээр ингээд дэлхийд дахин ч гэсэн ер нь хиймэл аюуханы эрэлт хэрэгцээ байна. Би буруу бодог бол Монголд ч гэсэн иймэрхүү төрлийн юунууд одоо хөтөлбөрүүд гараад boot camp-ууд гараад ирсэн харагддаг тийм. Одоо хэд хэдэл байгаад ах шиг байна. Яа, тэгэхээр нэр Монголд бас нөгөө манай Open-гийн тий AI Academy Asia гэдэг бас байгаа тий. Тэр бас айгу сонирхолтой тийм академи юм шиг одоо санагдсан. Тэгэхээр ингээ яг уу одоо YouTube-ээр хичээл авч байгаа. Тий одоо ингээ YouTube-ээр ч юм уу ингээ зөндөө олон ингээ нээлттэй одоо сорсууд бол жишээ нь байна л да тий. Гэтэ яг хаанаас нь яаж ингээ зэгцтэй одоо бас яг үзэхэд бол бас жоохон хэцүү тий. Тэгэхээр яг ууг нь иймэрхүү нэг тийм яг одоо in person тиймэрхүү ингээ курсууд ингээ байх юм бол яг тэрийг ингээ гой бүтцтэй ингээ үүсгэх юм бол маш хурдан хугацаанд
бүтээмж маш өндөртэй. За тийм хиймэл оюухныг бол ойлгох боломжтой гэж бол бодож байна. Гэхдээ хальт тэр ингээд курс ингээд ерөөхдөө ингээд харахаар яг хүн болгонд л нэг тийм хүртээмжтэй курсууд бол байд юм шиг үлээ. Тэгэхээр хүн болгоо өөрөөсөө тий одоо чинь зарим нэг одоо кластер хүмүүс бол ингээд бүр яг чиний хэлсэн шиг бүр яг ингээд хиймэл оюухны инженер ингээд болох гээд явж байна тий. Одоо өнөөдөр IT-ийн ингээд софтвер инженер хүмүүс за тэгээд ингээд ирээдүйд бүр AI инженер ингээд болох гээд явж байгаа хүмүүст бол яг тэднэрт нь ингээд зориулагдсан нэлээд урт хугацааны байсан баха. Бараг ингээд хагас жилийн тийм одоо курсууд ингээд байгаа байхгүй. Тэнд ингээд гадаадын том ингээд профессорууд багшаар ирээд за тийм биш юмаа гэхэд одоо зүгээр хоёулын шиг те одоо хиймэл оюухныг одоо яг инженер хүмүүс бишээ зүгээр л ингээд өдөр тутмынхаа ингээд workflow бүтээмж ингээд сайжруулъя гэсэн насанд хүрэгчдэд зориулсан тиймэрхүү одоо курсууд бас байна. За эсвэл одоо бүр одоо 10 жилийн ч юм уу те одоо яг ирээдүйд ингээд өөрийнхөө одоо ирээдүйг ингээд тодорхойлох гээд ерөнхийдөө эсвэл сургуульд хэрхэн орох вэ ч юм уу те сургуульд өдрөө орох чи одоо CV эдэр чинь баг жоо өөр болсон шиг чи бид хоёр үеэс одоо те энэ чинь тийм байх уу одоо team сурдаг гэснээр эсвэл би одоо team хийж үтсэн GitHub дээр ингэж хийсэн хиймэл оюухныг ашиглаж одоо ийм гоё app map-ыг ингээ хийсэн тэн дээр ингэсэн гэ те team амар яг ийм бодит одоо тийм юу л үзүүлэх тиймэрхүү CV мэвэтэй одоо болж эхэлж байгаа юм байлгүй. Тэгэхээр тэднэртэр ч ингээ бас зориулсан гоё бас курсууд бол байдаг юм билээ. Тэгэхээр бас нэг бодлын бас гоё юм те. Манай Монгол улс чинь дэлхийдээ ингээд бас хөл нийцээд энэ хиймэл оюун ухаанаас хинч миний бодлоор бол ингээд зүхтах одоо баг боломжгүй те нуугдах арга байхгүй. Тэгэхээр ямар ч лээс иймэрхүү гоё курсууд байгаад хүн болгоо ингээд суралцаад ингээд хамт хоёулаа ч гэсэн бас тодорхой хэмжээнд бас энд ингээд тусалцаа үзүүлэх гээд яг курсын заахгүй маа гэхэд бас зүгээр ингээд дэлхий дээр болж байгаа технологийн гоё ингээд мэдээнүүдийг хуваалцж байна гэдэг чинь бас нэг ингээд суурс болоод мэдээллийн суурс яг үнэ тийм мэдээллийн суурс болоо явж байна. Окей. За тэгвэл хоёулаа сүүлийнхаа мэдээ рүү ороо тий. За сүүлийн мэдээ болохоор одоо Waymo өдр шиг нөө робот такси. За робот такси гэдэг ингээ яриад үцхээр за Хятадд бол зөндөө олон тиймэрхүү компани байна. Тэрэн дээр онцлох нэг том компани байна. Geely юм уу, Geely юм уу? Чи наваа Geely гэсэн. За тэгэхээр Geely гэдэг компани байна. За энэ компани ерөнхийдөө робот таксиг бол зах зээл рүү оруулсан юм уу? Оруулах одоо планаа зарласан тий. За чи энэ талаар нэг эхлээд жоохон дэлгэрүүлээд өгөөч. За тэгэхээр хоёлаа бүр хамгийн анхны дугаар бол EV буюу цахилгаан машин дээр хийжсэн. Тэгээ робот таксины хоёлаа бол яг жоохон дурдаад явдаг нөгөө Pony AI гэдэг нөгөө системийг нь бол хоёлаа AI системийг нь бол ярьжсэн. Өнгөрсөн 7 хоногт гэхдээ ерөнхийдөө жоохон робот таксиг их ярьсан 7 хоног болж амьсгалсан өнгөрсөн санагдаад байгаа энэ Waymo ер нь олон төрлийн олон ингээ ride буюу одоо унааны хэрэгслүүдийг ингэж гаргалаа буюу машинуудаа ингээ зах зээл рүү нэвтрүүлсэн ингээ хэлдэгж байна. Elon Musk Twitter дээрээ бичээл нөгөө Cybercab ингээл үйлдвэрлэлийн процесс нь эхэлсэн ингээл тэгж чинь хятадын талаас бол ялцчгүй нэг бас онцлогтой мэдээ нь бол энэ Geely-гийн цаа Mobility гэдэг одоо компани 2027 онд бол маш олон одоо буюу мянган робот таксиг бол зах зээл рүү нэвтрүүлнэ гэдэг бол зарласан. За тэгээ яг хуу энийг нөгөө сонсохоор дахиад нэг робот такси ингээд зах зээл дээр нэвтрүүлж байгаа юм шиг сонсогдож магадгүй л дээ. Тэгэхээр ер нь энэ цаа Mobility-ийн гаргаж байгаа энэ цахилгаан машин робот такси юугаараа бас онцлог байна уу гэд үзэх юм бол нэгдүгээр платформ буюу одоо энэ Uber ч юм уу такси дуудлагын платформуудыг өөртөө шингээсэн. Хоёрдугаар гэх юм бол Geely бол өөр автомашин үйлдвэрлэгч компани. Бид нэр хамгийн сайн мэдэх нь нөгөө 2007 онд л би бүрээс нэг бол Volvo гэдэг компаниг бол худалдаж авчихсан. Хамгийн одоо томоохон брэндүүдтэй хамтарч ажиллаж исэн юм автомашины бүтээгч компани байгаа даа. Нөгөө талаас хэмэл оюун ухааны цаа Mobility ингээ орж ирэхээр буюу үндсэндээ энэ робот таксин дээр яригддаг 3 төрлийн зүйлийг гурван төрлийн үйл ажиллагааг нэг одоо системд бол багтааж робот таксиг үйлдвэрлэнэ буюу анханасаа робот таксины зориулалтаар машин үйлдвэрлэнэ гэдгийг бол зарлж байгаа хэрэг гарч ирээд байгаа. Энийг тэгээ тодруулах юм бол за жишээлх юм бол одоогийн байдлаар робот таксины хамгийн том технологийн давуу талыг хаана эзэмшиж байна вэ гэхээр хоёулангийн бас өмнө ярьжсэн Waymo байгаа тий. Америкт маш олон төрлийн робот таксиг бол гаргачихсан ингээ үйлдвэрлэлд нэвтрээд одоо хүмүүс хэрэглээ явж байгаа. Гэхдээ робот Waymo бол тусгааланд зориулагдсан машин биш, цахилгаан машин дээр өөрсдийн одоо таксины үйлчлэлийг нэвтрүүлээд ингэж хольж гаргадаг. Tesla бол яаж юм бэ гэхээр Cybercab-ыг бол яг энэ Geely
Tesla шиг юу болвол Elon Musk зарласан бүр анханаас нь одоо робот таксийн зориулж бүтээн Cybercab-ыг болоод зарласан. Тэгтээ still нөгөө робот такси бол хиймэл оюухан одоо энэ автомашин гэдэг нь бол тусдаа одоо зүйл байгаадасан. Тэгэхээр үндсэндээ зүгээр нэг үгээр ойлгуулад хэрэхэд бол энэ цав mobility-гийн онцлог нь бол робот таксийн зориулсан машиныг одоо бүтэн экосистемийг авч үйлдвэрлэнэ гэдгээр бол онцлогтой юм билээ гэж. За тэгээд энэ нөгөө Eva Cab гээд машиныг бол танилцуулсан. Яг энэ үеэрээ өнгөрсөн 7 хоногт энэ Eva Cab машин нь бол нөгөө хуулийн өмнө ярьжсэнчлэн нөгөө хэмэл өөрөө удирдлагатай машинуудын нэг 5 левел байгаа шүү дээ. Энэний ээл 4-т багтах бүр одоо баг ингээд 90% өөрөө жолоолохтой машин болж гарч ирэх юм бэл. Зүгээр яг энэ дээр нэг зүгээр сонирхолтой өөрийн нэг зүгээр бодол байна тий. Яагаад робот такси айгу хэрэгтэй вэ гэд чи яг өөрөө бас бодлоо дараа нь хаалцараа. Яагаад робот такси айгу хэрэгтэй вэ гэхээр Elon Musk нэг бас нэг тиймэрхүү мэржсэн одоо санагдаад байна. Тэр юу гэж хэлсэн мэхээр одоо utilization rate гэдэг байхгүй юу. Тэгэхээр бид нар одоо хувийн машинуудтай тий. Тэгээд хувийн машинууд болохоор 100% бол ингээд хэрэгжилж чаддгүй. Одоо чинь би машин гүлтэй. Гэтэ хэрвээ би машинтай байсан бол за ажил руугаа өглөө машинаа унж яваад тэгээ миний машин орой одоо ажил тартал ерөөдөө би тэр машиныг хэрэглэхгүй байхгүй юу. Тэгээд машинаа ажил тараад би машинаараа буцаад гэртээ одоо очино. Тэгээд би гэртээ оронгуудаа дахиад машин хэрэглэхгүй нэ. Тэгэхээр ингээд 24 цагийн миний машины үнэхээр хэрэглээ. За 24 цаг хэрэглэлтэн тэр нь 100% гэх юм бол миний тухайн яг тэр өдөр одоо нэг дэх өдрийн тэр машины хэрэглээний хувь гэх юм бол одоо хэд вэ? 10% ч бараг хүрэхгүй байгаа байхгүй тий. Бусад 90% миний машин ингээд зүгээр байж байгаа. Тэгсэн мэт машин чинь өөрөө бол бас том хөрөнгө оруулалт. Машиныг худалдаж авангуудаа маргааш нь тухайн машины одоо үнэлгээ бараг 30-40% ундаг гэж ярьдаг штэ тий. Тэгэхээр тэр чинь бас нэг тийм бараг ухаалаг хөрөнгө оруулалт өнөөдөр мөн үү үгүй юу гэдэг дээр бол ингээд мэтгэлцэн хавлаа хийж болно. Тэгэхээр Elon Musk-ийн хувьд юу гэж хараад байна вэхээр эн чинь бол ингээд утгагүй юм байна. Тэгэхээр хувь хүний машин болгоныг одоо робот такси болгоё гэсэн одоо философи байгаа тий. Концепт байгаа. Тэр нь юу гэсэн үг вэхээр би одоо ажил дээрээ дахиад саяхаа сценариогоор би явлаа. Тэгэхэд миний машин ингээд зүгээр байхгүй. Миний машин дээр одоо чиний түрүүний хэлсэн шиг тэр химэл авийнхын платформыг оруулах хэрэгтэй байна. За тэгээд таксиныхын платформыг оруулах хэрэгтэй байна. За миний машин өөрөө EV байх хэрэгтэй гэж магадгүй. I don't know тий. Тэгэх юм бол тэгээд миний машин чинь бусад 90% та ингээд таксины үйлчилгээнд ингээд яваад надад орлого оруулаад тэгээд бас бусад хүмүүст ингээд бас туслаад нийгэмдээ ингээд туслаад ингээд явж байгаа байхгүй тий. Тэгэхээр би бол тэрийг айгу тийм тэр нь одоо purpose юм уу одоо яг эцсийн зорилго болов гэж би бол хардیں۔ Яг Жили болохоор тэгж харахгүй шүү. Чиний хэлснэ. Жили ч нь болохоор анханасаа диктаторгүй ингээд 3 платформыг гурвангийн нийлүүлсэн гэж штэ. Тэгэхээр бусад хүний машиныг бол ингээд нөгөө нэг автоматжсан такси руу болохгүй байна. Uber бол яг тэгээд амш надад санагдаад байгаа. Тэгэхээр чи зүгээр тэрэн дээр өөрийнхөө бодлыг хаалцааш. Би яг наадах гэж ярих гэж байна. Нөгөө Elon Musk болохоор нөгөө Cybercab-ыг зарлаж байхдаа бол яг наадах чинь бас ярьж ирсэн байлээ. Таны одоо ярьсан зүйлээ. Тэгээд ер нь бол бүхий л одоо робот одоо технологийн компаниудын робот такси руу зориод байгаа утга учир нь энэ гэж тайлбарлаад байгаа юм. Тэнгүүд би бас нэг нийтлэл харсан нь юу вэ гэхээр ер нь ирээдүйд ер нь хүн ингээд машин бодлож авах юм уу эсвэл subscription modelд ингээд төлбөр төлөөд машин хэрэглэдэг болох юм уу гэдэг асуудал гарч ирнэ гэж байгаа байхгүй. Тэнгүүд энэ ингээ юу юм бэ гэж ойлгоод ингээ зөв энгийнээр ойлгоод үзэх юм бол заа нэг 90-ад онд 2000 оны ихээр ингээл DVD тоглоулах гэж байдаг байлаа шүү дээ. Тэнгүүд DVD тоглоулах гэж байхаа болоод Netflix рүү мөнгө төлж эхлээл нөгөө Netflix рүү мөнгө төлж эхлээл. Тэнгүүд аудио сонсдог юунууд байхгүй болоод нөө хөлн ярьжсэн iPod MP3 байхаа болоод Spotify руу мөнгө төлж эхлээл. Ер нь жоох ингээ subscription model руу ингээ шилжиж эхэлсэн. Тэгвэл энийг ингээ зөв нөгөө робот таксины ингээ зах зээл рүү ингээ уруулаад харах юм бол яг саний цаа хэлсэнчлэн хүмүүс ингээд өдөр тутмын ашиглаж байгаа машиныхаа хэрэглээг тооцож үзэх юм бол ер нь бол нэг хүний за 10-аас 15 тий хувь байгаад байгаа. Тэнгүүд за амралтын өдрөө нэг арай нэг амралтанд явах бол цэцэн лагарлага явах бол энэ чинь нэг өсөж байгаа. Тэгвэл яаж ингээд солигдох вэ гэдэг тэнгүүд subscription model болж ингээд солигдсон жаахгүй робот таксигийн зах зээл. Өөрөөр хэлэх юм бол за та ингээд нэг сарын ирэх авчин заяа. Сарын ирэх авчингуудаа ажлын 5 хоногийнхоо авах цагийг тааруулчихсан заяа. Тэнгүүд таны нэг өглөө таны ингээд гэрээсээ гарлаа нэг машин тэгээ жолоочгүй машин үрж арчварлаа оройн таны хүргэлээ. За тэгээ буцаад амралтын өдрөөр гэр бүлийнхэн тэгээ лангаар явахаар болвол юу яачин
арай том машин таны хурж ирээл лагарлаа буцаад ингээд авчин. Тэгэхээр яг нөгөө Elon Musk-ийн яриад байсан энэ subscription model ингээд биелээ олж болох юм аа гэдгийг бол тэр нийтлэлээр бол дамжуулж гаргасан байлээ. Тийм бас нөгөө зардал агуу өндөртэй салбар дээр яг чиний түрүүний хэлсэн шиг юм subscription based модель яг нөгөө ownership based модель гэж одоо хоёр байгаа шүү дээ. Нэг нь болохоор яг өөрөө эзэмшин, нөгөөх нь болохоор за түрээслэх юм уу subscription based те. Тиймэрхүү модель илүү чухал юм шиг санагдсан. Юу гэсэн үхээр би нөгөө биотехнологийн компанид ажиллаж байхад бид нар 7 хоног болгон Америкт иш нисгэжтэйс байхгүй. Тэгээ нөгөө өөрсдийнхөө нөгөө private jet тэгэхээр худалдаж авах уугүй юу гэдэг нэг тийм асуулт гарсан. Тэгээд яг хувийнхаа тийм онгоцыг худалдаж авах нэхээр нэгдүгээрт зардал маш өндөртэй тий. Хоёрдугаарт болохоор тийм нөгөө нэг юу dead zone илүү нэг тийм тэр нь юу гэсэн үг вэхээр одоо чинь би Бостонгоос одоо Мемфис руу нисэх хэрэгтэй байлаа тий. Тэгэхээр яг өөрийнхөө онгоцыг ингээ худалдаад авсан байх юм бол тэргээр би Бостонгоос Мемфис руу нисээд дараа нь би Мемфистэй ингээд ажиллаа хийж яхад миний онгоц ингээ юу ч хийхгүй байгаа байхгүй. Тэгээд тэр онгоц чинь болохоор буцаад Мемфисээс Бостон руу явахаараа хөнгөө нисэх хэрэгтэй болчих ч юм уу тий. Тэгэхээр тэр нэг зардлаг өндөртэй болчихоо. Тэгэхээр тэрний оронд болохоор зөндөө олон team нөгөө нэг хувийн jetүүд одоо private jetүүдийг ингээд зүгээр subscription байдлаар хөлсөлдөг тиймэрхүү үйлчилгээнүүд айгүйх гараад ирсэн байсан. Тэр чинь одоо баг 10 жилийн өмнө шүү дээ Америкт. Тэгэхэд л тиймэрхүү бизнесүүд ингээд ер нь бол нэлээд дэлгэрсэн байсан. Тэгэхээр машинд ч гэсэн бас иймэрхүү ер нь бол бас үйлчлэгээ орж ирж магадгүй л гэж харж байгаа юм тий. Окей. Улаанбаатар нэвтрүүлээ баярлалаа. За энэ 7 хоногийн мэдээллүүд юм байлаа. За дараа уулзъя. Баярлалаа. Бай. За.